За сайн байцгаана уу, намайг Тэргэл гэдэг. Би оюуны ирээдүйн төгсөлбөр сургуулийн 18 ангид сурагчтай байсан. Подол дахь үйлчлэгээний газрын агаарын чанар судалгааг танилцуулах гэж байна. За энэхүү судалгаагаар агаарын солилцоо муу буюу вений давхрын үйлчлэгээ явуулж байгаа газрын нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээг судалсан. Тэгээд вений давхрын үйлчлэгээний байгууллагуудаар үйлчилсэн хүмүүр тухайн орчинд ямар бөхчим агаарын солилцоо муу тагуу үнэр өртөг гэдгийг мэдэх байх. Тэгвэл энэхүү агаарын солилцоо муу газар нь олон цагаар ажилладаг ажилчдад хэрхэн нөлөөлдөг бол бид вений давхрын агаарын чанарын талаар судалгаа хийсэн бөгөөд вений давхрын үйлчлэгээний ажилчинтай ярилцахад өдрийн 12 цаг ажиллахад тун хэцүү, агаар жуулалт маш муу учраас ажиллах явцад толгойн эргэж хатгаж дотор нь муухай оргиж ажиллах бүтээнд нь буурдаг гэж хэлсэн. Тэгээд судалгаанаас харахад CO2 стандарт хэмжээ нь 1200 ppm байх ёстой гэсэн байдаг. Манайх энэ туршилтыг 5 сарын 3-ны өдрийн 8 цагт артих газар чөлөө цаг өнгөрүүлдэг газар туршилтаа хийсэн байгаа. Тэгээд туршилтаа хийх үйл явцад бид хийх газраас эхлээд зөвшөөрөл аваад дараа нь под төхөөрөмж 30 минутын турш халааж туршилтаа хийсэн. Тэгээд энэ туршилтад нийтдээ 20 хүн оролцсон байгаа. За тэгээд одоо дүгнэлт нь бол вений давхрын үйлчлэгийн байгууллагад хүчил төрөгчийн давхар эслийн хэмжээ нь одоо график дээр бол улаан зугаас тэмдэглэсэн буюу 1200 ppm байх ёстой. Гэтэл бидний туршилтыг явцсан турш одоо байн 300 ppm одоо илүү байсан нь одоо CO2-ийн хэмжээ их байсан нь бол шууд харагдаж байна. За тэгээд CO2 хэмжээ хамгийн их байсан цаг нь бол 840-оос 845 хамгийн ихтэй одоо 840-оос 845 хэмжигдсэн. Тэгээд CO2-ийн хамгийн багадаа болохоор 825-аас 828 хүртэл хэмжигдсэн. Тэгээд бид туршилтын өмнө вений давхрын агаарт CO2 одоо их хэмжээгээр байна гэж таамагласан нь одоо батлагдсан. Тэгээд энэхүү туршилт хийснээрээ бид вений давхрын одоо үйлчлэгээний байгууллагын битүү орчны агаар CO2 их байдгийг мэдэж авсан. Ийм төрлийн үйлчлэгээний газруудад хүмүүс чөлөө цагаа амарч өнгөрөх гэж очдог боловч CO2 одоо ихтэй агаараас амьсгалснаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж үйлчлүүлэх газрынхаа одоо агаарын чанарыг мөн харгалзаж үзэх нь чухал. Үүнээс бас дүгнж харахад үйлчлэгээний байгууллагад яагаад заавал вений давхар байх ёстой гэж яагаад заавал агаарын солилцоо муу, хүчил төрөгч муу тийм орчинд хүмүүс чөлөө цагаа өнгөрүүлэх ёстой гэж мөн яагаад тийм одоо агаарын солилцоо муу газар үйлчлүүлэгчтэй хүлээж авах ёстой гэж. Тэгээд яг зохион байгуулагч байгууллагуудаа бол агаарын солилцоо сайтай одоо шууд агаарын солилцоо нэгтэн гэж гардаг агаар сайн сайтай CO2 багтай тийм агаар үйлчлүүлэгчтэй хүлээж авал мөн үйлчлүүлэгчтэнд тав тухтай өөрсдөнд ч ажлын бүтээн сайтай гэдгийг дүгнж бас харж болно. Тэгээд эцэст нь хэлэхэд туршилт хийгээд тусалцаа үзүүлсэн RT хамт олондоо мөн IQ хөтөлбөрийг Монголд хэрэгжилж буй Public Lab Mongolia-гийн хамт олон болон хичээл заасан 2 ментор багш, төрөө багш, хулан багш хоёртоо талархал илэрхийлье. Баярлалаа.